хийгээгүй төвчээргүй болгож байна уу? Мөн бодит явдалд өвдөлт болон өвчний талаар юу гэмээр вэ? Уурхилан ганцаардал гондог гэх мэт мэдрэмжүүдийг хийх талаар юу гэлмээр байна вэ? Өдөр эсвэл 7 хоногийн яг хэдийд стресс үүсэж байгааг анзаарч тэмдэглээрэй. Дараа нь хувийн хяналт хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаараарай. Та уруу таталтанд давтаж байна уу? Хяналтаа алдаж байна уу? Яралтай хийх ёстой ажлаа дарааруулахыг гээд хойшин тавьж байна уу? Энэ бүхний дүгнэлт нь бид сэтгэлийн тэнхээ шалгасан сорилтод ялагдахаараа сул тойрой залхуу сэтгэлийн тэнхээгүй амьдад гэж өөртөөгөө зэмдмээр санагддаг. Гэхдээ асуудал ихэндээ үүнд байдаггүй. Бөгөөд зүгээр л бидний бие махбод болон тарих хувийн хяналтанд тохиромжгүй төлөв байдалд оршиж байсан учраас л тэр. Хэрэв бид аргаг стресс өвддөг бол сэтгэлийн тэнхээ шалгасан сорилтуудад маань бидний өнөө огцом эрдэс бие оролцохоос аргагүй болдог. Ялахын тулд бид энергийг хувийн хамгаалалт руу биш харин хувийн хяналт руу чиглүүлдэг. Тийм бие махбодын болоод сэтгэл санааны төлөв байдлыг олж авах хэрэгтэй. Харин энэ нь бид стрессийн дараа сэргэж хүчээ хамнах шаардлагатай гэсэн үг юм. Зөвхөн тэгсэн тохиолдолд бид оргилд гарах болно. Бүлгийн товчлол, сэтгэлийн тэнхээ нь стрессийн нэгэн адил биологийн зүүн сайван бөгөөд биднийг өөрсдөөс маань хамгаалахын тулд бий болсон. Аюул санал хийлэл жохом юунд оршиж байна вэ? Таны сэтгэлийн тэнхээг шалгасан сорилтын үед хамгийн түрүүнд хөндөх ёстой тэр дотоод жав тусна нь юу байх вэ? Стресс ба хувийн хяналт. Өдөр эсвэл 7 хоногийн яг хэдийд стресс үүсэж байгааг анзаарч тэмдэглээрэй. Дараа нь хувийн хяналт хэрэгжиж байгааг анзаараарай. Та уруу таталтанд давтаж байна уу? Өөрийгөө хянаж чадах хүртлээр амьсгалаа чагна. Өөрийгөө хянах физиологийн төлөв байдалд очихын тулд амьсгалаа минутанд 4-6 удаа болтол зөөрүүл. Сэтгэлийн тэнхээг өөргөө 5 минутын экологийн зэниглэлд стрессээ бууруулж сэтгэл санаагаа өөдрөг болгож ажил хэрэгээ эргээд сонирхдог болохын тулд гудамжаар зугаал бясалгал хийгээрэй. Дутуу нойртой ясныхад үр дагаврыг сармагжуулж өдөр дүүрч гэсэн дугхий эсвэл шөнийн нойроо сунгаарай. Биеэ сул тавьж амсгийгээд сэтгэлийн тэнхээгээ сэлбэж нөөц болцохоо сэргээ. Хөвд гүнзгий амьсгал эсгэн зур тайвширч амсгийх физиологийн хариулт нь таныг сэргээхийг хүсэж байгаа тул үүнд нь ороорой. Үргэлжлэе. Сэтгэлийн тэнхээ 2 дугаар бүлэг сэтгэлийн тэнхээ гэж юу вэ? Түүнийг хэрхэн хөгжүүлэн баттгаахгүй. Томын 2 дугаар бүлэг орсон байгаа шүү. Тэндээс орж уншаарай. Баярлалаа.